Баярлалаа. Библийн ишлэл уншия. Үйлс 8 дугаар бүлэг. Үйлс 8 дугаар бүлгийн 26 дугаар ишлэлээс уншия. Үйлс 8 дугаар бүлгийн 26 би уншия. Харин эзний тэнгэр элч Филиппт босохтун Иерусалимаас газар урагддаг замаар урагшав гэлээ. Энэ нь цөлийн зам байв. Тэр ч босоод явв. Тэгтэл тэнд Этиопийн хатан хаан Кадакийн бүх сан хөмөргийг хариуцагч Этиопийн тайган амбан Иерусалимд мөргөл үйлдэлээр ирээд буцсан явж байжээ. Тэр босох замдаа тэргэндээ иш үзүүлэгч Исайягийн номыг уншиж явв. Сүнс Филиппт хандаж тэр тэргийг гүйдсэн оч гэв. Гүйн очтол өнөөх амбан иш үзүүлэгч Исайягийн номыг уншиж байх нь Филиппт сонстов. Тэгээд түүнээс та уншиж байгаагаа ойлгож байна уу гэж асуухад тэр хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгох бэлээ гэд Филиппийг тэрхэндээ урьж суулгав. Түүнийг уншиж байсан сүдрийн хэсэг гэвэл тэр ядлагтах хонь мэд хөтлөгдсөн бөгөөд хяргагчийн өмнө буй хураг дуугүй байдаг чиг тэр амаач нэгээгүй юм. Тэр басамжлалт, оромжлолт шийтгэгдсэн. Хэн түүний угсаатай хамаатай болох вэ? Учир нь түүний амьд дэлхийгээс зайлуулагдсан юм. Мөнөх тайган хүн Филиппт хандаж энэ иш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу? Эсвэл тэр өөр хэн нэгний тухай ярьж байна уу? Надад хэлж өгөөч гэсэн. Филипп ам нэг тэрхүү сутраас эвлэн Есүсийн тухай түүнд ярьж өгөв. Тэд замаараа явсаар устай газар төрж иржээ. Тайган хүн хараач ус байна. Баптизм хүртэж болохгүй юм юу бэлээ гэв. Филипп хэрэг чи бүх зүрхээрээ итгэвэл болно гэсэнд тэр Есүс Христ бол Бурхны хүү мөн гэдэгт би итгэж байна хэмээн хариулав. Мөнөөх тайган хүн тэргийг зогсоохыг тушаав. Тэгээд тэр хоёулаа ус руу орж Филипп түүнд баптизм хүртээжээ. Тэд уснаас гарч ирэх үед эзний сүнс Филиппийг авч одов. Тайган түүнийг дахин олж хараагүй хэдий ч баяр баясгалантайгаар занд гарчээ. Харин Филиппт Азотод ирснээ мэдэв. Тэр Кайсарид хүртлээ дайран гарваа гэд. За энэ хүртэл уншъя. Библи уншаад үзэх юм бол Библи Бурхны сэтгэл бичигдсэн байдаг. Харин бас дахиад нэг дэлгэнгүй сайн унших юм бол Бурхан бид нарыг яаж удирддаг бэ гэдгийг мэдэх боломжтой болно. Бас Библи унших юм бол юу харах боломжтой вэ гэвэл Сатан бид нарыг бас удирддаг байна гэдгийг харах боломжтой. Сатан бол эхнээсээ шууд ажиллаа хийдэг биш, баг багаар бид нарыг эзний өмнө ямар ч мэдрэмдгүй хүн болгоод за нэг иймэрхүү байх юм бол гайгүй л үдэ гэсээр хагаад нүгэлт автагдаад тэгээд яг адилхан гин нүглээс уучлагдсан хүн байсан ч гэсэн зарим хүмүүс бол баг багаар итгэлэн нагсаад илүү итгэлтэй хүн бий болдог. Харин нөгөө тэгүр илүү гин нүгэлт автах юм бол Есүстэй улам хол болж ямар нэгэн нөхцөл байдалд орох юм бол гин нүглээс уучлагдсан ч гэсэн итгэлийн амьдралаар амьдрахгүйгээр буудзар сүнсний удирдамжийг авч амьдрдаг хүмүүс маш их байдаг. За Библи уншин бол Искариот Юда гэдэг хүн байгаа. Есүсийн 12 шав нарын нэг нь байгаа. Искариот Юда Есүсийг дагах үед Есүсийн эд хөрөнгийг харж дагаагүй. Яагаад гэвэл тэр үед Есүс их мөнгөгүй байсан. Есүс унтах үед ч гэсэн унтах өрөө байхгүйсэн болохоор модны сүүдэрт унтаж тэгж амьдарсан хүн байхад эзний эд хөрөнгийг харж дагна гэж бол байхгүйсэн байх. Харин Искариот Юда Есүсийн санхүүг хариуцж байсан. Харин тэр үеэс эхэлж эзний мөнгийг баг багаар хулгайлсан гэж Библи бичигдсэн байгаа. Баг багаар мөнгөнд илэрч хуналтай болсноос болж тэр сэтгэлээ зогсоохгүйгээр эцэстээ Есүсийг зарж тэр Есүсийг зарсан мөнгийг өөрөө эзлэх гээд байдаг тийм нүгэлтэйний байр суурьнд орох болдог. За та бүхэн ч гэсэн итгэлийн амьдралаар амьдрах үед эзний дотор эзний сүнсний удирдамж гэж байгаа. Харин нөгөөтэйгүр сатаны удирдамж бас байдаг болохоор сүмтэй хол болоод Бурхны үгтэй хол болоод ертөнцид баг багаар ороод за энэ гайгүй л үдэ гэж бодож магадгүй. Харин та бүхэн ч гэсэн Искариот Юда шиг баг багаар нүгэл үйлсээр гаад ийм нүгэлтэйний байдалд орох боломжтой. Харин
эзний ажлыг баг багаар баяр хөөртэйгээр ингэж хийгээд ах юм бол эзний хийж байгаа гайхалтай ажлыг харах боломжтой. За би та бүхэнд цэргийн амьдралын тухай маш их гэрч хэлдэг. Итгэлийн амьдралаар амьдрах үед маш их санаанд ордог үе бол цэргийн үе байгаа. Тэр үе залуу байсан болохоор тэр юм уу тэр үеийн дурсамж, тэр үеийн түүхийг бол маш сайн сандаг. За би бол байнга найзтайгаа тэгж гуруулан явдаг байсан. Харин тэр үед цэргийн газрын адмирал ирсэн. Тэгээ бид нар шууд амрыг ирээ гэж хэлсэн. Мэдээж цэргийн адмирал ирэх юм бол ёслох ёстойсэй тийм ээ. Харин бид нарыг гинт зогсоогоод хөөе нааша хүрээд ир гэсэн. Тэгэд очсон. Адмиралын хойно үргэлж байнга туслах дагаж явдаг. Тэгэд хөөе туслахаа. Одоо дөнгөж нэг жагсаалын цэрэг байна. Харин эднэрт шагналж болох гэсэн болно гэсэн. Шууд шагналаа үг. Эдгээр маш сайн ёсолж байна гэд. Мэдээж адмиралтай уулзсан бол ёслох нь мэдээж энэ зүйл үстэй. Бас надаас илүү сайн ёсолдог хүн байсан ч байх. Харин адмирал найзтай бид гурвыг шагнана гэж хэлж байсан. Тэгээд найзтайгаа бид нар бол өрөөнд ороод бүр үхтлээ инээсэн. Яад л сайн ёслоо гэж шууд ингэн гэсэн болохоор. Тэгэд бүх цэргийн хүмүүсийн өмнө бид нарыг зогсоогоод тэгээд сертификатад байгаа юмаа уншсан үед маш сайхан аштай бас цэргийн ажлыг үнэхээр сайн хийдэг, улсын төлөө биеэ золиослдог гэд янз бүрийн сайн өгнүүдийг бичсэн байсан. Тэгээд бид нарыг шагнаад тэр шагнал авсан. Тэгээд би ингээд шөнийн харуул зогсох үед яг үндэ би боловсрал хариуцсан байсан болохоор харуул зогсохгүй л тий. Харин яг тэр өдөр би харуул хийхээр болоод тэгээд цэргийн малгайгаа өмсөөд бууга бариад ингэж уулын оройд ингэж харуул хийхээр явсан. Харин уулын оройд бол бараг хинч ирэхгүй. Тэгээд цэргийн нөгөө төмөрөөр хийсэн малгай байгаа тийм тэр маш хүнд байдаг. Тэгээд тэр малгайгаа аваад газар тавиад тэгээд би суусан. Яг үндэ сууж болдгүй л дээ. Суух юм бол дүүрэм зөрчсөн болно. Харин би суугаад Библи уншсан. Библи уншсан чинь гинт нэг юм дугаарсан чинь адмирал ирсэн байсан. Тэгээ би шууд Библийг нуугаад амрыг ирээ гэж шууд ёсолсон. Тэгсэн үед адмирал намайг харангууд чи шашны ажлаа хийх үед шашны ажлаа хий. Ажлаа хийх үед бол ажлаа хийх ёстой шүү гэсэн. Тэгэхээр би заа гэсэн. Харин би тэр үед за хэрвээ адмирал тэр үед туслагтай хамт ирсэн байсан бол би цэргийн сахилга руу явах байсан байх. Тэгэж би хоёр дахь удаагаар цэргийн адмиралтай уулзсан. Цэргийн адмирал гэдэг бол маш өндөр цолтой хүн болохоор уулзах боломж нэг байхгүй. Харин би нэгэн өдөр цэргийн хүмүүстэй хамт Библийн хичээл хийж ирсэн үед гинт нэг хаалга нэгсэн. Тэгсэд адмирал байсан. Тэд намайг номлоо тараа гэж хэлж байсан. Хурандагийн өмнө загсаалын цэрэг үг тараан гэдэг бол амархан зүйл биш үстэй. Тэгээ би гэлс номлоо дуусгаад тэр үед хурандаа ирсэн болохоор биднэрт та нарт нэг юм хэлж болох уу гэсэн. Тэгэхээр за болно гэсэн. Тэгсэн үед бид нарыг бүгдийг суулгаад 6 сарын 25-ны үед цагаан морингийн тулаанд оролцсон цэргүүд байгаа. Гэт яг хурандаа өөрийн түүхийг биднэрт хэлж өгсөн. Тэр цагаан морин тулаанд яг хурандаа тэр дахлах дэнслэгч байсан гэсэн. Тэгээ тэр хамгийн баг золиослогч гэж нас барсан гэж хэлж байсан. Тэгээд яг тэр үнэхээр шашинны хүч шиг мэдэрсэн гэсэн. Харин яг тэр үед бол манай цэргийн газарт бол ерөөсөө цэргийн пасторч байхгүй, цэргийн сүмч байхгүйсэн. Тэгээд хөөе та нар ингэж цуглаан хийдийг би ерөөсөө мэдээгүй гээд шууд бидэрт энэ цэргийн газарт сүм барэ гээд. Тэгээд бид нар тэр шууд хурал хийгээд сүмийн байшин барьсан. Бид нар машин барьж аваад тэгээд тоосго нэг 20 ширхэг тоосго аваад яг үндэ 30 ширхэг тоосго гэсэн бол илүү сайхан боловч харин 20 ширхэг тоосго авсан. Тэгээд мод тэгээд шил аваад яаж яагаад ингээд нэг сайн бариагүйсэн ч гэсэн ямар ч сүмийн байрыг барьсан. Харин тэрийг харсан адмирал үнэхээр их баярлаж байсан. Үнэхээр миний хийж байгаа бүх ажилд бурхан тусалж байгааг харсан үед үнэхээр гайхалтай байсан. Та нар бодож үзээрэй. Одоо
Энэ Уилс 8 дугаар бүлэг бол яг энэ үед бол маш их хавчлаг ихтэй байсан үе байгаа. Филипп Самарид яваад ордонд сайн мэдээ тараагаад маш олон хүмүүс аврагдсан гэсэн байгаа. Харин Филипп одоо сүнс маань Газ руу яваарэ гэд Газ руу явсан тийм ээ. Тэгсэн үед Этиопийн тайган ам, Этиопийн хатан хан Кандакийн бүх сан хөмөргийг хариуцсан. Одоогоор бол баг сайдын зэрэгтэй хүн байгаа. Үнэхээр өндөр цолтой хүн. Харин Библийг уншингаа тэрэнд сууж ингэж явж байсан гэсэн. Харин ариун сүнс Филипп тандаж түүн рүү гүйцсэн очоорой гэсэн. Гүйцсэн оч гэсэн. Тэгээд гүйцсэн очоод уншиж байгаагаа ойлгож байна уу гэж асуусан. Тэгсэн үед тайган ам юу гэсэн бэ? Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгохгүй, ерөөсөө ойлгохгүй байна гэсэн. Тэгэд миний тэргэнд суу гэд тэргэнд суулгасан. Тэгээд уушиж байсан ишлэл нь юу вэ гэвэл Есүс загалмайн дээр цоглогдоод яг нас барах үед зөвнсөн байгаа. Исаягийн зөвгөнлийн хэсгийг уншиж байсан. Тэр ядлагтах хонь мэд хөтлөгдсөн бөгөөд харгагч өмнө буй хураг дуугүй байдаг шиг тэр амаач нэгээгүй юм. Есүс загалмайн дээр цоглогдох яг тэр үеийн байдлыг зөвгөнсөн ишлэлийг уншиж байсан. Тэгэд миний ойлгохгүй байгаа юм байна. Асууж болох уу? За асуугаарай гэсэн. Энд иш үзүүлэгч өөрийгөө яриад байна уу? Айл эсвэл хэн нэгний тухай яриад байна уу? Надад хэлж өгөөч гэж хэлсэн. Бид нар бол одоо мэднэ үсэ тийм ээ. Иесусийн тухай хэлж байна шүү дээ. За тийм болохоор үнэхээр сайн мэдээ тараах нөхцөл нь үнэхээр бүрдсэн байсан. Энэ хэм бэ? Есүс байна. Есүс загалмайд цоглогдоод нас барсан штэ. Мэдээ харсан уу гэд. Энэ Есүс бидний нүглийн төлөө нас барсан. Яг тэр шууд сайн мэдээ тараасан хүмүүс үнэхээр их баярлсан. Тэд явтандаа улс байсан тийм ээ. Тэд би баптизм хүртэж болох уу гэсэн үед болно гэж шууд баптизм хүртсэн. Тэгээд тайган бүр үнэхээр баяртайгаар Этиопт явсан байгаа. За би Этиоп руу энэ удаа явсан үед Этиопийн хүмүүс үнэхээр итгэлтэй хүмүүс байсан. Этиопт үнэхээр бурхан гайхалтайгаар ажиллаж хийж байгаа. Би Этиопт очоод маш олон их сургуульд очиж лекц уншсан. Бас маш олон багш нарын өмнө лекц уншсан. Тэд нар үнэхээр чин сэтгэлээсээ сонсч байсан. Өнгөрсөн жил бид нар Этиопт University сургуульд үйл ажиллагаа хийж исэн үед бид нар бүгдийг зохион байгуулсан. Тэгэд их сургуулиас бол бидэрт үнэхээр их баярлаа гэж хэлээд бас сайд нарыг ингэж ураад бас оройн цог ингэж хийсэн. Үнэхээр үгээр илэрхийлшгүй гайхалтай зүйл байсан. За би сайн мэдээ сайн тараажуулж чадахгүй. Харин Есүс миний хажууд байдаг. Миний охин хамгийн анх жолоо сурах үед би охины хажууд сууж ингэж чигээрээ гэд жолоо зааж өгдөг гэсэн. Тэгэд яг хажууд тийшээ эргэх үед би жолоог бариад за яг ингэж эргүүлээрээ жоохон хурдаа багс жоохон ингэж шигээд бихэндээ яг машин жолоод өгөхөд айж байсан. Харин аав нь хажууд суусан болохоор миний охин надад аава та байгаа болохоор би ерөөсөө айхгүй наа гэж хэлж байсан. За бид нэр сайн хийдэг бол биш. Харин Есүс бидний хажууд байдаг болохоор хажуугаас үргэлж ажиллаа хийж өгдөг болохоор бүх ажил маань үнэхээр гайхалтай болдог. Би Этиоп улс руу явсан үед их сургуулийн захирал над руу залгсан. Павгс пастраа таныг Этиопт ирсэн гэдгийг би сонссон. Пастраа та Адис Абабу гэдэг газар руу явах юм бол 13 цаг явах ёстой. Тэгвэл би тантай баг уулзсаагүй болохоор би тантай үнэхээр уулзмаар байна. Одоо очиж уулзч болох уу? Тэгэд би ирээрэй гэсгээд тэр сургуулийн захирал надтай уулзах гэж ирсэн. Тэгээ их сургуулийн захиралтай хамт уулзаад ярилцсан. Ром 3 дугаар бүлгийн 23 дугаар ишлэгийг би уншаарай гэсэн. Тэгсээд би тэр ишлэг бүгдийг мэднэ гэд нэрийн хэсэг бүгдийг чэйжилсэн байсан.
бүгд нүгэл үлдсээр Бурхны алдарт хүрдэггүй. За 24 дэх ишлэгийг уншаарай гэсэн тий уншсан. За юу гэж бичигдсэн байна вэ гэж асуусан үед Ром 3:24 дэх ишлэлээр харин Христ Есүс дотор золилтоор дамжуулан түүний нэгүслэр хүнгүй зөвтгөгдсөн билээ гэд энэ тухай бичигдсэн байгаа. Тэр захирал юу гэсэн гэвэл хичээнгүү залбирх юм бол зөвтөн болно гэсэн. Ерөөсөө бодлоо өөрчлөх байсан. Тэгээ би дахиад уншаад үзээрэй гэсэн. Тэгээ тэр дахиад уншсан. Тэгсэн чинь үгүй би үнэхээр чин сэтгэлээсээ залбирх юм бол зөвтөн болно гэж хэлж байсан. Үгүй та дахиад уншил та. Зөвтгөгдсөн гэж байгаасаа гэсэн үед тэр үнэхээр гайхаж байсан. Яг адилхан Библийн ишлэл боловч яг адилхан уншиж байгаа боловч сэтгэл дотор бузар сүнс байгаа болохоор энийг өөрөөр ойлгуулж байна. Библиэд зөвхөн алаг ганц ч алаг гэд Ром 3 дуурайлын 10 дугаар ишлэл гардаг. Харин 23 дугаар ишлэлээр бол бүгд нүгэл үйлснээр Бурхны алдарт хүрдэггүй. Харин 23 дугаар ишлэл харах юм бол үнэхээр нүгэлтэй хүнээс өөр юм байхгүй. Харин 24 дугаар ишлэл хараарай. Тэр нүгэлтэй хүн яаж зөвхөн болсон бэ? Яаж зөвхөн болох вэ? Энэ талаар үнэхээр тодорхой хэлсэн байгаа. Би энэ ишлэлийг хүмүүст хэлэх юм бол бүгдээрээ гайхдаг. Яагаад вэ гэвэл бид нар зөвхт болохын тулд бид нар ямар нэгэн зүйлийг хийгээд хийж ижил зөвхт болно гэж боддог. Хууль хаад 11:22 өргөөд сайн юм хийгээд Библийн хичээл хийгээд залбираад гимшээд харин Библийн хаанч бид нарыг зөвхөн болохын тулд бид нар хичээх ёстой, зүтгэх ёстой гэж бичсэн газар нэг ч байхгүй. Би онгоцсон суух юм бол хаяа жижигхэн онгоцсон суудаг. Жижигхэн онгоцсонд бол нэг 10 хүн ч юм уу 12 хүн суудаг. Тэгээ би тэрэд хамгийн урд суух гэж гисэн байдаг. Хамгийн урд суух юм бол ихэвчлэн нисгэгчийн суудал маань нэг л суудал байгаа. Зарим онгоц бол 2 нисгэгчийн суудал байдаг. Нисгэгчийн суудлыг тэрний хажууд би ингээд суух үе байдаг. Тэгвэл би нисгэгчийн суудлын хажууд суусан ч гэсэн хэрвээ би тэнд байгаа нэг төхөөрөмжөнд оролдож ингэж татах юм бол тэр онгоц маань буу юм болно үстэй. Онгоц иргэнүү байна уу? Хамаагүй. Нисгэгч байх юм бол би тоохгүй зур хажууд суугаал байх бах тийм ээ. Энэ нь жирийн хүн болон нисгэгчийн ялгаа. Гэм нүглээс уучлагдана гэдэг маань хүн ямар ч аргыг ашигласан ч гэсэн хүний аргаар бол болохгүй учраас биднэрт Есүсийг явуулсан байгаа. Гэм нүглээс уучлагдах ажил бол энэ дэлхийг эсвэл бүр хинч юу ч хийгээд гэм нүглээс уучлагдана гэдэг бол байхгүй. Хэрвээ бид нар өөрийн хүчээр гэм нүглээс уучлах чадах байсан бол Библи ийм аргаар гэм нүглээс уучлахт боломжтой гэд Библи зааж өгсөн байх бах. Харин Есүс бид нарыг гэм нүгэл угаах аргыг зааж өгсөн биш, биднэрт Есүсийг явуулсан гэж бичсэн байгаа. Ойлгосноо? Амен болж байна уу? За, бидний зүтгэлээр биш, Есүсийн хийсэн зүйлээр бүх юм болдог. За, энд тайган гэм нүглээс уучлагдах үед яаж гэм нүглээс уучлагдсан бэ? Тэргэнд цуугаад Исая 53 дугаар бүлгийг унших үед юу ч ойлгохгүйсэн болохоо толгой өвдөж байсан. Харин тэр үед Филипп түүн рүү очсон. Тэр тэргэн рүү гүйж очоод уурч байгаагаа ойлгож байна уу гэд гүйж аваад ойлгосон. Тэгэд хажууд чи хараад чанд би юу ч асуугаагүй шүү дээ. Хэрвээ тэгэж хэлсэн байсан бол Филипп юу ч хэлж чадахгүйсэн баг тийм ээ. Харин энэ тайган Библи уншингаа үнэхээр ойлгохгүй бас мэдмээр байсан. Тэгээд за та бүхний дунд Библи уншингаа ойлгохгүйсэн болохоор энэ одоо юу юм болоо гэд мэдмээр байсан хүн байгаа юу? За ингэж бодно гэж бол үнэхээр сайн. Ингэж юу юм болоо гэж мэдмээр байгаа сэтгэл төрх юм бол эзэн ажиллаа хийдэг. Тэгэд үнэхээр мэдмээр байсан. Тэгээд тайган бүр ойлгохгүй юу юм болоо гэд Иерусалим бас цуглаан хийхээр яваад одоо ямар утгатай юм болоо? Юу юм болоо гэд яаж ирсэн үед Бурхан Филиппийг түүнд өгсөн. Үнэхээр Бурхан гайхалтайгаар ажиллаж хийж байгааз. За би ч гэсэн энэ дэлхийд амьдрах үед
Үнэхээр бурхан миний амьдрал тэгж ажиллаа хийж байгааг маш олоодаа харсан. Би Тээгүү хотод амьдрах үед нэгэн өдөр би Сөүл хотод ажилтаа байсан болохоор автобусанд суугаад явсан. Би автобусанд суусан үед яг миний хажууд нэг настай хүн байсан. Би тэр үед нэг 30 эдэн настай байсан. Харин миний хажууд суусан нэг 60 эдэн настай хүн байсан. Тэгээ бид хоёр ярилцах болсон. Тээгүү хотын нэг сургуулийн захирал байсан. Тэгээ бид хоёр ингэж яриад өсөд үнэхээр сонирхолтой байсан. Тэгээд би жоохон ярианы сэдвээ жоохон өөрчлөөд Библийн тухай жоохон ярьж эхэлсэн. Тэгээ яг Библийн тухай ярьсан үед нөгөө захирал маань цонх руу хараад ерөөсөө миний өмнөг сонсохгүй санагдсан. Тэгээд нааша эргэж хараарай гэд нэг төхөр өмжсөн бол дараад нааша харуулах байсан ба. Харин тийм байхгүйсэн болохоор магадгүй тэр хүн миний үгийг сонсох хүсэхгүйсэн баг. Библийн тухай биш өөрөө нь ярьж ирсэн үед бол айгүй сайн сонсч ирсэн. Тэгээд нөгөө хүн нь ерөөсөө над руу харахгүйсэн болохоор яах ч аргагүй гэд ярьж чадахгүй байсан. Тэгээд Кымган амралтын газар одоо бол нэр нь өөрчлөгдөөд Тангжи амралтын газар байгаа. Тэр газарт бол гол байгаа. Тэр жижигхэн нэг голын хажууд машины баруун талын дугуйнд ингэж эвдэрсэн байсан. Тэгээд жолоогоо ерөөсөд барьж чадахгүй ингээд баг тэр машин цамхтыг гунаг шахсан. Тэгээд бид нар ч гэсэн унчихгүй гэж айгаад нөгөө захирлыг би тэрчгсэн байсан. Тэгээ машин яг унахгаа шахсан үед зогсон. Бараг 10 см илүү явсан байсан бол шууд унах байсан баг. Тэгээ манай машин ч гэсэн унах гаалсан болохоор би бүр хашгираад бүр харин ашгүй дугуйгаа засаад ингэж явсан. Тэгсээ хажуудсан захирал маань пастра та яагаад намайг миний толгой твэрсэн юм бэ гэсэн. Тэгээ би үгүй та айгу агуу хүн штэ. Харин машин ингэж унаад та толгоогоо гэмтэх юм бол болохгүй болохоор би таны толгойг твэрсэн юм а гэж хэлсэн. Тэгсэн үед нөгөө захирал маань пастра таны толгой твэрэд яах юм бэ гэсэн. Тэгсэн үед нөгөө захирал маань миний толгойг ерөөсөө ингэ твэрэхгүй. Ингээд би тэр захирлын толгой твэрчихсэн болохоор надад үнэхээр их баярлсан байсан. Тэгээд би тэр үед тэгээ шууд нөгөө захирал маань над руу хараад Тээгүү хотод хүрэх цаг хүртэл бид хоёр юм яриад л байсан. Тээгүү хотод яг буух болоод сургуулийн захирал бүх сурагч нарыг суулгаад би лекц уншмаар байна гэж хэлсэн. Тэгсээ тэгэрээ гэсэн. Тэгээд нэг удаа очисон үед сурагч нар нэг 1000 гаруй сурагч нар цугларсан байсан. Бүгдээрээ биеийн тамирын хувцас өмсөд суусан. Тэгээд би тэдэрт сайн мэдээ тараасан. Тийм боломжийг надад олгосон. Харин хүмүүс сэтгэл нь хаашаа явсан байгаа вэ гэвэл Есүс заагалмайн дээр бидний нүглийг угааж өгсөн гэс тэр үндийг мэдсэн ч гэсэн. Сэтгэл дотроос баярлж талархаж байна за гэдэг. Харин гин нүглээс болж эргэлзэж хэцүү байжгаад Есүс миний гин нүглийн төлөө нас барсан юм байна. За тэрний дараа яг гин хүртэл ойлгох биш та хяд нэг алхам ойлгох юм бол Есүс миний гин нүглийн төлөө заалман дээр цоологдсон. За энэ хүртэл ойлгох юм бол бид нар баярлж гин. Энэ хүртэл ойлгодог. Харин энэ хүртэл ойлгож болохгүй. Есүс миний гин нүглийн төлөө нас бараад миний гин нүгэл уучлагдсан гэсэн тэр үе шат. Яг тэр үе шатанд бидний сэтгэл яг ухаарчих юм бол ойлгох юм бол та бүхний сэтгэл дотор Есүсийн сэтгэл холбогдож эхлээд тэгж баярлаа, талархаад үнэхээр эзний мөн баярлал болдог. Тийм сэтгэл бидний сэтгэлд яг орж ирэх юм бол өөрөө татлахыг ялах амархан болно. Гунигийг зовлон ялах маш амархан болдог. Тэгээ өчтөр орой хөгжмийн концертэд яваад юу гэж хэлсэн гэвэл
Венис 8-ны тухай ярьсан. Антонио гэдэг хүн Шайлог гэдэг хүнээс мөнгө зээлхээр ирсэн. Шайлог бол маш зайлтай. Мөнгөний боол болсон юуд хүн байсан. Харин Антон бол Венисээс хамгийн хүндэтгэл баг үзүүлдэг тийм хүн байсан. Тэгэд ийм мөнгө зээлья гэд гэрээ бичсэн. Хэдэн сарын хэдний өдөр хүртэл мөнгөө төлнө гэд амласан. Тэрний доор Шайлог юу гэсэн гэвэл хэдний өдрийн дотор мөнгөө төлж чадахгүй тохиолдолд зүрхний хамгийн хажууд байгаа булчин 1 фаундыг өгнө гэж гэрээсэл бичсэн байсан. Тэгээ Шайлог яаж хүн зүрхний хажууд байгаа булчин өгч идэв ингээд за тэгээд хийгээд гэрээ байгуулсан. Харин Антон яг гэрээний өдрийн дотор мөнгөө төлж чадаагүй. Тэгээд тэр бичиг баримтыг Шайлог шүүхийн газарт яваад энэ бичиг баримтын дагуу та шийдэж өгнө гэд тэр шүүхэд өгсөн. Тэгээ Антониогийн зүрхний хажууд байгаа булчин 1 фондыг тасалж авах юм бол Антон бол өхөн гэсэн үг. Венис гэдэг хот тийм тэр хотод маш том хэрэг болсон. Тэгэд ихэнх хүмүүс Антоныг хүндэтгдэг учраас би Антоны мөнгийг төлөё гэд тэгсэн үед зарим хүмүүс бол үгүй энэ гэрээслийн дагуу болно гэд тэг шүүх болдог. Тэг Шайлог бол одоо хутаг ирэлж байсан. Аалах гад. Тэг Антонио яг голон зогсон үед маш олон сонсогч нар байсан. Тэгэд яг шүүхэн эхлээд Антон энэ гарын үсэг таных мөн үү гэсэд хэмээ мөн. За тэгвэл энэ гэрээний дагуу тэгвэл яллаа авна гэд. Тэгвэл одоо ял аавна гэдэг нь юу гэсэн үг вэ? Одоо зүрхэн тасалж авна гэсэн үг. Тэгээд хутгаа ирэлж өссөн нэг хутгаа аваад алхаар шийдсэн. Харин нөгөө шүүгч юу гэсэн гэвэл за одоо Антон цамцаа тайлаарэ. Одоо яг урдлын чэйжийг гаргана уу гэд. Тэгээд товчоо аваад ингээд чэйжийг гаргасан. Тэгээд Шайлог хутгаа аваад яг Антоны зүрхний хажууд байгаа булчин авах гээд эсвэл төр хүлээж гэсэн. Тэгээд шүүгч яасан бэ гэсэн. Шайлог та жингээ авчирсан гэсэн. Үгүй авчираагүй. Энэ гэрээнд бол 1 фаунд авна гэсэн штэ. Та жингүйгээр яаж 1 фаунд авах гээд байгаа юм бэ? 1 фаунд илүү тасалж болохгүй, дутуу тасалж болохгүй. Заавал 1 фаунд таслах ёстой. Та ганц тэр хутгаар яаж 1 фаунд авах гээд байгаа юм боломжгүй зүйлгээд тэгээд тэр шүүгч Шайлог миний үгийг сонсгосон. Тэгэд заа гэсэн үед үгүй энэ гэрээг хичнээн уншсан ч гэсэн цус урсгаж болно гэсэн үг байхгүй байна. За тэгвэл цус зүрхний хажууд байгаа 1 фондыг аавна гэсэн ч гэсэн нэг ч тусал цусыг бол авч болохгүй шүү. Хэрвээ цус урсгаад өгөх юм бол та өөрөө адилхан ял авах болно. Шайлог Антонио өөрөө бүр муухан болоод байгаа болохоор ингэж алах гад байсан. Харин Шайлог шүүгч үгийг сонсоод ямар ч хүчгүй болдог. Тэгээ шүүгч дахиад ингэж хэлсэн. Шайлог чи сонсоорой. Венисийн хуулинд бол хинч байсан Венисийн иргэнийг алах гэж оролцсон хүнд бол ял оноогдно. Шайлог чи энэ ялнаас бол зүгтэж чадахгүй гэд. Харин шүүх нь одоо тэр хоёр хүний яал маань өөрчлөгдсөн. Тэгээд үнэхээр сайн шүүхийн шийдвэр гарсан байна гэд. Энэ нь Шекспирийн Венисийн 8 гэсэн номонд гарч байгаа нэг хэсэг байгаа. Яг үндэ шүүгч ухаантайгаа биш, Шекспир энэ өөрөө зохиолыг бичсэн хүн болохоор Шекспир ухаантайгаа. За би тэр номыг уншингаа гарцаагүй. Тэр Антон өөхөх ёстой байсан боловч
Тэр шүүгчийн шийдвэрээр дамжуулан амьд үлдээд маш олон хүмүүс баярлаад бүгдээрээ бүжиглсэн гэсэн байна. Харин энэ шүүгт айгүй төстэй Иохан 8 дугаар бүлэгт ордог. За хойржоо баригдсан эмэгтэйний тухай уншсан. За хойржоо баригдсан эмэгтэй чулуун зохиолж өгөх ёстой байсан. Харин хуульч багш нар болон фарисеучуд эзний өмнө авчираад энэ эмэгтэй хойржоо баригдлаа. Мосегийн хуулиндаа ингэж бичигдсэн. Та яах вэ гэж ингэж асуудаг. Тэгэд эзэн юу ч хэлэхгүйгээр хуруугаар газар тийм бичээд та нарын дунд нүгэлхүйхэн байвал төрүүлээд энэ эмэгтэйг чулуугаар зохиж алаарэ гэсэн. Яг адилхан. Антон өгөх ёстой байсан боловч тэр шүүгчийн шийдвэрээр дамжуулан Антон амьд үлдэх болдог тийм ээ. За хайрч баригдсан эмэгтэй чулуун зохиолж өгөхөөс аргагүйсэн. Харин Есүсээр дамжуулан энэ эмэгтэй амьд үлдэх болсон. Тэгээд тэр эмэгтэй гэм нүглээс уучлагдаад тэр их чулуун газарт унаад одоо Есүс тэр хоёулт үлдээд гэрлэгээ буцаж явах үед тэр эмэгтэйгийн сэтгэл дотор талархал баяр хөөр үнэхээр их дүүрэн байсан байх. Бас би тэрэд ингэж мэдсэн. Харин Библийг уншаад байсан үед тэр зохиорч баригдсан эмэгтэй би юм биш дээ, надтай адилхан хүн юм биш дээ гэдгийг уулж ухаарсан. Би гин нүгэл үлдээд үнэхээр чулуун зохиолаад өгөхөөсөр аргагүй тийм бузар хүн. Харин Есүс намайг гин нүглээс уучлж өгсөн юм биш дээ. За хайрч баригдсан эмэгтэй яг тэрэд үнэхээр их баяртайсан баг. Тэр баяр хөөр нэгэн өдөр бидний сэтгэл дотор шигсэн орж ирээд биднийг уйлуулж эцсний өмнө баяр хөөртэй болгож үнэхээр эзнийг баярлуулмаар санагдаад үнэхээр тийм сэтгэлээр өөрчлөгдсөн үед би энэ сайн мэдээ тараахын ажлын өмнө за би яагаад ингэж талархаж байгаа вэ гэвэл сайн мэдээ тараах юм бол би үнэхээр захаарч баригдсан эмэгтэй шиг би аврал авсан шиг үнэхээр ад жаргалтай байсан. Би маш олон удаа хэлдэг. Энэ дэлхийгээс хамгийн ад жаргалтай хүн бол пастор хүн байдаг аа гэж. Пастор. За пастрын дунд мэдээж ад жаргалтай хүн байгаа. Харин энэ сайн мэдээг тарааж эхлэх юм бол үнэхээр маш олон хүмүүс гин нүглээс уучлагдаад өөрчлөгдөөд авралаад амьдрал нь өөрчлөгдөөд эдгээр зүйлүүдийг харах юм бол бидний сэтгэл бүр дүүрэн үлдээд сайн мэдээ тараагаараа гэх юм бол шинжэнгүү тараасан ч гэсэн тэр үед мэдэрч чадах тэр баяр хөөрийн дэлхийд хаана байт юм бэ? Хаач байхгүй. Мөнгийг маш том савнд дүүргэж шигээд өдөрт нэг нэгийг ингэж ашиглах юм бол хэзээний өдөр тэр мөнгө ч гэсэн дуусах болно. Харин эзний өгсөн тэр баяр хөөр бол тасралтгүй өөр баяр хөөртэйгээр байдаг. Яда Мексикээс шинжээн пастор CLP зохион байгуулсан. Мексикийн сонгосогон гэдэг газраас пасторууд цуглардаг тэр газраас тэр пастор урагдаад тэгэд үг тараадсан. Үг тараах үед 300 гаруй пасторууд бүгдээрээ аврал авсан. Үнэхээр их талархсан. Хэд хоногийн өмнө нэг хүн түүний эгч нь над руу заалгасан. Пастраа, миний дүү хэцүү байдалд ороод байна. Та нэг уулзаж өгөөч гэд. Тэг би заа гэсэн. Эгч нь бүрэнхээр гуйж байсан болов. Харин манай дүү тантай уулзах хүсэхгүй байна гэд. Түүл яах юм бэ? Би яаж уулзах юм бэ гэхэд үгүй би яасан ч гэсэн дүүгээ авчиръя. Та уулзаж өгөөрэй гэд. Тэг дүүгээ дагуулж ирсэн байсан. Тэр дүү мөрөлийн тоглоом тоглосон. Гадаад уулзаас. Мөрөлийн тоглоом тоглоод мөнгөн дутаад өөрийн гэрт байсан бүх хэд хөрөнгийг бүгдийг өөрөн таран өөрөөд компани мөнгийг ч гэсэн луурдж аваад
мөрөөдөд тоглоом тоглосон гэсэн. Тэгээ тэр бүх мөнгөө алдсан. Тэгээд тэр Солонгос буцаж ирээд тэгээ би уулзсан үед Америкт зугтах төлөвлөгөөтэй байгаа гэж хэлж байсан. Тэр найзуудын нэг нь бас ингэж зугтсан гэсэн. Найзуудын нэг нь архитектурын сургуульд сураад архитектурч болоод байрлагын компанид ороод тэгээ Күми хотод орон сууц барьсан. Орон сууц байрх үед яг Күми хотын яг гол хэсэгт байгаа. Үнэхээр байршил сайтай. Үнэхээр сайн барьсан байсан. Харин Күми хүмүүс бол хараахан дандаа хөдөөний хүмүүс болохоор уулын дунд биш яг хотын төвд барьсан болохоор ерөөсөө орон сууц зарагдаагүй. Тэгээд банкнаас зээлсэн мөнгөө ерөөсөө зээлж чадахгүй тэгээд дампуурсан. Тэгээд нөгөө найз нь ямар ажил хийсэн гэвэл дампуурсан үед бараг шүүхэнд орох юм бол бараг 6 жил шоронд орох магадaltaйсэн. Тэгээд шоронд орох юм бол бараг 6 жил орох учраас 6 жил шоронд орсноос зүгээр гадаад улс руу зугтсан дээргээд тэг гадаад руу ингэж явахаар шийдсэн гэсэн. Тэгээд 6 жилийн турш найз үнэхээр хэцүү амьдарч байгааг харсан гэсэн. Өөрийн охин нь гэрдлэх үед ирж хэлж байгааг сонссон хэд бол нөгөө замын нөгөө талд дээр гараад уйлсан гэсэн. Яг л охины хуурин дээр очих юм бол шууд байрагдана. Тийм болохоор нэг өдөр сургуульд нэг ажилтайсан болохоор очсон. Харин дахиад нэг хүн байрагдах вэ гэд нэг хүн мөрдөж байсан болохоор шууд 0 ороод тэгсээд нөгөө талаас хөөе хаалгаа нэ гэд тэг байрагдчих вэ гэд айгүй хайсан гэсэн. Баг галзуурах гад байсан гэсэн. Тэг би баачаад гарья гэж хэлсэн гэсэн нөгөө найз. Харин яг тэр үед мэдэрсэн тэр айдастай сэтгэл тэрийг бүр үгээр илэрхийлж чадахгүй гэсэн. Тэг за байрагдсан байна гэд цагдаа баачаад гарыг гэсэн болохоор өөр чиг гарсан. Тэгээ дээврээр шууд зугцсан гэсэн. Тэгээд тэр хүн маань бүр жоохон мэдрэлийн ядаргаанд орсон. Тэгээ шин гэртээ унтаж байсан үед гинт амьсгаагаа хураагаад нас орсон гэсэн. Тэгээд тэр хүний охин нь над руу залгаад манай аав ийм байна туслаарай гэд. Цагдаагийн газраас бол өгсөн шалтгааныг нь мэдхийн тулд яг биеийг задлана гэж байна. Яах вэ гэд. Тэгээ би түүнд ингэж хэлсэн. Цагдаагийн газраас яг тэгэж шин гэх юм бол хин ч үгүй гэсэн ч гэсэн хийх ёстой. Яг хэсгийг ингэж шалгах учраас цагдаагийн хүмүүс яаж шин тэрийг дагаарай гэсэн. Тэгээ заа гэд. Тэгээд тэр найз маань зүгтж амьдрангаа мэдэрч байгаа тэр зовлон. Би жоохон юм ярих гэдэг харин гэл. Тэгээ би хөөе чи сууж би таныг цагдаад мэддэхгүй шүү тэгээд. Үгүй явлаа гэж хэлсэн. Үгүй би чамайг цагдаад хэлэхгүй шүү. Хоёул хамт юм яриа л та гэд. Тэг хамт өдрийн хоол идэл та гэд хэлсэн. Тэгээ би тэр итгэгчээ битгий зүхтаарай. Угаасаа зүхтэх юм бол буруугаа хүлээн зөвшөөрөөрэй. Тэгээ би түүнд Шастрийн дээд 7 дугаар бүлгийн 14 дэх эшлэгийг уншсан. Миний нэрээр дуудсан миний хүмүүс өөрсдийгөө даруй байлхан залбирч миний нүрийг эрэлхийлж бузар муу замуудасаа эрг хаваас би Тэнгэрээс сонсож тэдний нүглийг уучлан тэдний газар нутгийг эдгэн. Энийг уншиж өгсөн. Энэ ишлэлийг тэр хүн үнэхээр итгэлээр хүлээж авсан. Яг хэдэн хоногийн дараа шүүхт орсон үед 1 жил 6 сар шоронд орох ял болсон. Надад 2 удаа захиа битсэн. Харин өчигдөр орой над руу бас захиа битсэн. Тэр нь юу гэж хэлсэн гэвэл пастра би шоронгийн амьдрал дасаад байна гэж хэлж байсан. Харин хорих газрын тэр газрын ангийн дарга болон хэн бол маш чадварт эрх мэдтэй хүн болно. Харин тэр шоронгийн тэр газарт байгаа хүмүүсийн яг хариуцдаг нэг ангийн дарга шиг тийм дарга болсон гэсэн.
Харин тэр газар гэнт нэг Есүст итгэдэг хүн ирээд бүтэнсээ дөрвөлэн цуглаан өргөё. Үг тарааж өгөөрэй гэж хэлж байсан. Өнгөрсөн 7 хоног анхудаагаар ингэж цуглаан хийсэн гэсэн. Тэд тэр үг сонсоод үнэхээр их баярлсан гэсэн. Тэгээд тэр итгэгч эхэндээ шооронд орох үед 1 жил 6 сарыг яаж амьдрнаа гэд санаа зовсон. Сарын одоо бүр гэртээ байгаагаасаа илүү чөлөөтэй байна гэсэн. Тэг өдөр олон үг тараагаад тэр загтлыг уншихад үнэхээр их талархсан юу гэвэл би тэр итгэгчийг шоронд ороод за тэгж хийхгүй байсан ч гэсэн сэтгэлээ өөрчлөөд ингээд шоронд байгаа амьдралаа ингээд сайн амьдрах хүсэж байна гэсэн сэтгэлтэйсэн болохоос яг тэгж бодоагүй. Харин тэр загтлыг уншаад үнэхээр их баярлсан. За би та бүхэнд жоохон уншиж өгье загтлын агуулгыг. Шоронд байгаа хүн мөртлөө маш чөлөөтэй ингэж айгу тайван амьдарч байсан. Юу гэж бичсэн байгаа вэ? Пастраа би энэ дээрээ 6-7 хоног болж байна. Таны хэлсүүгийн дагуу надад байгаа асуудал ямар ч асуудал биш гэдгийг би үнэхээр их мэдэрч байна. Шоронд орсон хүнээс хамгийн аз жаргалтай хүн юм шиг байна. Пастраа та миний мэдээг сонссон байх. Би өнгөрсөн жилийн 6 сард яг үндэ 3 жилийн ял аваад эхний шүүх, 2 дахь шүүх дээр яг 1 жил 6 сар болоод ял авсан. Би тэр үед маш их юм бодсон. Би энд хичнээн удаан байх ёстой юм болоо гэд айгаад Бурхан яаж ажиллах болоо гэд жоохон ингэж найдаж байсан. Харин Кимпо сумын Ижунгийн пастор надтай уулзах гэж ирээд Бурхан ургац сураах үед хүн явуултгаа гэж хэлж байсан. Тэгээд Бурхан ч гэсэн надад хүн явуулах юм байна гэсэн сэтгэл төрсөн. Тэгээд үнэхээр Бурхан минь дотор ажиллаа хийх юм байна гэсэн найдвар их байсан боловч яг үндэ би өөрийгөө харсан үед одоохондоо ерөөсөө би компанитай ингэж тохиролцоог болохоор цэргийн энэ шоронгоос гарна гэд бол үнэхээр боломжгүй санагдсан. Харин таны тарааж өгсөн үгийг сонсонгоо миний сэтгэл үнэхээр амар тайван болсон. Эхний шүүхийн үед олс гаваар миний гарыг ингэж боогод хэцүүсэн боловч би Бурханы миний сэтгэлийг та байрж өгөөрэй гэж би залбирсан. Би 1 жил 6 сарын турш үнэхээр эзэн минь дотор энэ газарт хийх ажил байгаа болохоор намайг явуулсан юм байна гэсэн сэтгэл төрсөн үед үнэхээр аз жаргалтай болсон. Тэгээ шүүх эхлэнгүүт шүүгч намайг 1 жил 6 сар яал өгөөд тэгээд одоо би шоронд 1 сарч болоогүй үед энэ газрын ангийн дарга болсон. Эхэндээ 1 жил 6 сар надад аюулгүй урт санагдаад хэцүү байсан. Харин би яг анх ирсэн үед бол үнэхээр хэцүүсэн боловч үнэхээр миний тэр бачимдаж байгаа сэтгэл бол миний сэтгэл удаан байж чадаагүй. Яа тэгэл яг шоронд орж ирсэн эхний өдөр намайг шоронгийн ангийн даргаар сонгож өгсөн. Тэгээ хувц суугаах, цэвэрлэгээ хийх гээл эдгээр зүйлүүдийг би хариуцагч болсон. Ангийн дарга бол ихэвчлэн дандаа хамгийн удаан болсон хүмүүст энэ ажлыг өгдөг. Харин би дөнгөж ирсэн боловч намайг ангийн дарга болгоод тэгээд тэнд байгаа хүмүүс ч гэсэн дургуйцгүйгээр намайг бүгдээрээ ангийн даргаар хүлээн зөвшөөрж байгаа. Йосеф ч гэсэн үнэхээр шоронд байж байгаа сайд болсон шиг би ч гэсэн энэ шоронд байх үед Бурхан намайг энэ хүмүүс сайн мэдээ тараагаарэ гэж явуулсан шиг байна. Би шоронд байх хугацаа надад үнэхээр их сэтгэлээ нээж байгаа хүмүүс байсан. Бас пастор таны номыг уншаарай гэсэн үед тэр үнэхээр их баяртай уншаа. Тэр сайн мэдээ тараах ёстой юм байна гэсэн сэтгэлээр дүүрэн байсан. Бас надтай хамт байгаа нэг хүн надаас нэгээр дүү. Харин таны хэлж өгсөн үгийг би дамжуулж өгсөн үед үнэхээр их баярлаад тэгвэл би Кимпод байгаа танаас өмрөө би явмаар байна гэж хэлэхээр би хаягийг нь зааж өгсөн. Үнэхээр Бурхан ургац сураах үед хэрэгтэй хүмүүсийг явуулдаг гэх шиг үнэхээр Бурхан намайг энэ газар ч гэсэн сайн мэдээ тараахын тулд явуулж байгаа юм шиг байна. Хүмүүс бүгдээрээ миний үгийг үнэхээр сэтгэлээсээ сонсч байгааг би мэдэрдэг. Бас тэр өдрийн шөнө бид нэр хүнжлөө дэлгээ бүгдээр унтах гээд байсан үед нэг
Миний байгаа газар 50 настай нэг ах байгаа. Тэр ах бүтэнсэ өдөр болгон Библийн хичээл хийя гэд хэлсэн болохоор бүтэнсэ өдөр болгон Библийн хичээл хийхээр шийдсэн. Тэр хүн надаас хамаагүй их настай бас Библи бас уншиж байсан хүн байсан гэсэн болохоор үргэлж ингэж Библийн хичээл хийя гэж хэлэхэд үнэхээр их баярлсан. Тэр хүн бол үнэхээр мацаг бариад Библи их уншдаг хүн болохоор тэр хүн өөрөө уулын Библийн хичээлийн удирдвал сайхан боловч намайг удирдах өгөөрэй гэсэн болохоор би Бурхны үнэхээр их талархсан. Тэгээ би өнгөрсөн бүтэнсэ өдөр хамгийн анх удаагаар манай өрөөний хүмүүстэй бүгдээрээ хамт цуглаан хийсэн. Магтаалын дуулаад нэг 7-ын турш санагдсан зүйлүүдийг гэрчлэл хийгээд тэгээ Бурхны үг тараагаа залбираад цуглаанаа дуусгасан. Ялангуяа би Бурхны үг тараах үед бол Луг 15 дугаар бүлэг баг үгийн тухай ярьдаг. Таны хэлж өгсөн үгийн тухай. Ус бол усны хоолойгоор, тог бол цахилгаан утсаар, сэтгэл бол үнэхээр сэтгэлээсээ урсах ёстой гэж хэлсэн шиг аав хүү хоёр хол байсан үед бол үнэхээр асуудалтай юм шиг санагдсан боловч юундээ сэтгэл хоорондоо холбогдох юм бол ямар ч асуудал гарахгүй гэсэн. Та энэ үгийг надад тарааж өгсөнчлэн би яг энэ үгийг хүмүүст үг тарааж өгсөн. Миний номлыг сонсон хүмүүс бүгдээрээ баярлаад тийм байж штэ гэд дахиж банк ингэж бүтэнсэ өдрийн цуглаанаа хийя гэж хэлсэн. Тэгээд би энэ бүтэнсэ өдрийг банк цуглаан хийх болсонд талархаж байна гэд хэлсэн байсан. Одоо энэ бүгдийг унших юм бол маш их байгаа. Харин ямар ч гэсэн ямар ч нөхцөл байдалд орсон ч гэсэн Бурхны сэтгэлдээ хамт байх юм бол Бурхан бол хэзээч бидний гарыг тавихгүй. Өрүүлж бидний гарыг барьж өгнө гэсэн байгаа. Энэ хүн 1 жил 6 сарын турш шоронд байх ёстой. Амьдралдаа ингэж байн гадуур амьдарч байсан хүн Америк зүхтаад, насан туршдаа зүхтаад, гэр бүлийн хүмүүсээ яах вэ гэж санаа зовсон. Харин Библи уншингаа тэр шууд сэтгэлээ өөрчлөөд өөрийн буруугаа хүлээж аваад тэгээд 1 жил 6 сарын ял авсан. 1 жилийн 6 сарын турш гэртээ байвал хэзээ ч хийж чадахгүй тийм сайн мэдээ тарааж чадах байдалд ороод магадгүй тэр хүн 1 жил 6 сарын дараа шоронгоос орох юм бол маш аагүй Бурхны бол хэмшиг байна гэсэн сэтгэл төрсөн. За эндээс хамгийн чухал юм нь юу гэвэл одоо та бүхэн ямар ч байр суурьнд байсан хамаагүй мөнгөтэй байна уу, зам аргатай байна уу тэр замаар л та нар бол явахгүй оролдог. Бурхан тандаж сэтгэлээ нэгээд Бурхантай нэг сэтгэлтэй болох гэж юус хичээдэггүй. Миний саяны ярьсан хүн шоронд орсон үед эхэндээ би компани тэр их мөнгийг луурдсан. Мөнгөө ч гэсэн төлж чадаагүй. Харин ерөөсөө гин нүгэлгүй чөлөөлөгдөн гэдэг боломжгүй гэдэг бол мэдэж байсан. Харин 1 жил 6 сар гэдэг чинь эхэндээ яана гэж бодсон гэсэн. Харин одоо тэр итгэгчийн сэтгэл Бурхны өмнө сэтгэлээ өөрчилсөн болохоор шорон ороод тэгж амьдарч чадна гэж мэдээгүй боловч одоо үнэхээр над руу битсэн захиаг харах юм бол үнэхээр баяр хөөр аж аргал талархлаар дүүрсэн байгааг харах боломжтой. Энэ дэлхийд байгаа хүмүүс бол дэлхийн уруу татлаг, сатаны уруу татлагаас болоод Бурхны өмнө ерөөсөө сэтгэлээ ханддаггүй. Энэ Филипп бол удирдагч юм байсан байгаа. Энэ Самарид очоо сайн мэдээ тараах үед Самарид байгаа бүх хот гайхалтайгаар өөрчлөгдөх гайхалтай зүйлийг харах боломжтой. Үнэхээр баяр хөөртэйгээр ингэж үг тарааж исэн үед гинт газараа яваарай гэд тэгэд учрыг мэдэхгүй шууд гүйж авсан. Гүйж авсан үед нэг тэрэг маш гоё тэрэг хажуугаар явж байсан. Тэгээд тэргийн хажуугаар ингэж гүйсэн. Харин тэр тэргэнд сууж исэн хүн одоо бол Библийн жижигхэн боловч тэр үед бол Библи маш том байсан болохоор бүр хөлсөө урсан ном уншиж байсан. Маш өндөр зэргийн тайган байсан. Хатан хааны бүх сан хөмөргийг хариуцдаг. Харин Филипп түнд уушж байгаагаа ойлгож байна уу гэж шууд асуусан. Тэгсэн үед нөгөө хүн нь ерөөс ойлгохгүйсэн болохоор хэн нэгэнд надад зааж өгөх бол би одоо яаж ойлгох юм бэ? Тийм ээ, энэ Библи бол
Бурхны сүнсний нүдээр харах юм бол Библийг шууд ойлгох боломжтой. Харин Бурхны тийм сүнс байхгүй бол энд одоо зүгээр нэг цаас юм биш үү гэд ерөөсөө ойлгохгүй толгоо өвдүүлэхээр ном байгаа. Харин энэ хүн бол Библийг унших үед энэ одоо юу гэсэн үг юм бэ? Юу гэсэн үг юм болоо? Хэн мэд чирэгдсэн гинүү? Юу вэ? Юу гэсэн үг юм бэ гэд тэ асуусан. Энэ одоо хиний тухай хэлж байгаа вэ? Өөрийн тухай юу? Айл эсвэл хин нэгний тухай юу? Хин юм бэ? Надад хэлж өгөөч гэсэн. Филипп бол тэрийг хараад маш амархан байсан. Яг л Есүсийн тухай учраас. Таны өмнө Есүс загалмайн дээр цовлогдсон болохоор та мэдж байгаа эсхийг би сайн мэдэхгүй. Харин би Есүсийн тухай тайлбарлаж өгье гэд Есүсийн тухай тайлбарлаж өгөө сайн мэдээ тараасан. Тэгээд тэргэнд тэд нэр бүгдээрээ аврал авдаг. Сая миний ярьсан сургуулийн захирал гэсэн тийм ээ. Тэр үнэхээр боловсралтай хүн байсан. Харин Есүсийн талаар бол ямар ч сонирхолгүй байж байгаад яг машин яг цамхагт унах шахсан. Харин би яг тэр яагаад гэсэн мэдэхгүй. Шууд захирлын толгойд тэрсэн. Тэгээд тэр захирал маань пастраа та яагаад миний толгойд тэрсэн юм бэ? Захирлаа. Захирал та бол үнэхээр агуу хүн шүү дээ. Та шиг агуу хүний толгой гэмтэх юм бол яах юм бэ? Тийм болохоор би тэрсэ. Тэгсэд үгүй таны толгой ч гэсэн байгаа шүү. Таны толгойд яах юм бэ гэсэд. Харин яг үнэндээ би өөрийн толгойг ерөөсө бодоогүй. Миний толгой бол ерөөсө хамаагүйсэн болохоор тэгээд тэр үед захирлын сэтгэл маань нэгдээд Кымган амралтын газраас эхлээд Тээгүү хот хүртэл би сайн мэдээ тараасан. Үнэхээр ойр дотн найз болсон. Би машинд суусан ч гэсэн зүгээр суудаг, онгоцон суух ч гэсэн зүгээр суудаггүй. Тэр үе болгон Бурхан миний дотор амьд ажиллаа хийж байдаг. Харин ихэвчлэн бидний сэтгэл хаана гэдгийг л дэлхийн ертөнц рүү махан бие рүү хандсан байдаг. Ихэнх хүмүүс яагаад л үер дуулдаг вэ гэвэл хүү их өгнөө гэж хэлэх юм бол шууд мөнгө өгчдөг гэж хэлж байсан. Хүү их өгнөө мөнгө зээлэрээ гэх юм бол шууд за хэдэн хувь хүү өгөх юм бэ гэд хэдэн хувь өгнө гэх юм бол бүр их баярлаад тэр хүүгээр юу хийх вэ гэд бодоод. Тэгээд яг тэрний дараагийн шатанд хүрэх юм бол энэ яагаад надад ийм өндөр хүү өгнө гэж шилжээд хэлээд байгаа юм болоо. Банкнаас зээлэх юм бол банк тэр компанид ажуу компани байсан бол надад өгж байгаа хүнээс илүү бага хүүгээр банкнаас мөнгө авах боломжтой юм. Хар яагаад надаас мөнгө зээлэхэд байгаа юм болоо. Энэ хүн банкнаас мөнгө зээлэх боломж байгаа юм биш үү? Банк яагаад мөнгө зээлүүлж өгдөггүй вэ? Бар дампуурах гэдэг болохоор л мөнгө зээлж өгдөггүй шүү дээ. Тэгвэл ийм байгаа юм биш үү? Тэгвэл болохгүй юм биш үү гэд. Хэрвээ сайн компани байсан бол мөнгө зээлж өгч л таарна үстэй тийм ээ. Манай чуулган ч гэсэн хаяа ингээд сүмийн байрх үед бид нар банкнаас зээл авдаг. Тэгсээд банк бол бидэрт мөнгөө зээлээрээ гэд бүр баяртайгаар зээлүүлдэг. Үнэхээр нэр шүү. За тэр сэтгэл ямар байгаа вэ гэл би хүүг их өгнө гэсэн болохоор яагаад энэ компаниас банкны мөнгийг зээлэхгүйгээр надаас ийм их мөнгө зээлээд байгаа юм болоо. Тэгэж бодох юм бол хэзээ ч мөнгөө зээлж өгөхгүй байх. Харин ганцхан тэр нэг сарын хүү тэр хүү авах юм бол тэрэгцсэн хийгээд яасан гоё юм бэ гэд тэгж бодох юм бол тэрний дараагийн юмыг ерөөсө бод чадахгүй болоод тэгээд мөнгөө зээллээд 2 сар хүү аваад тэгээд тэр бүх мөнгөө алдах үе маш их байдаг. Маш их байдаг. Үүнтэй адилхан бид нар тийм асуудалд орсон үед бидний дотор Есүсийг санаж бидний сэтгэл Есүстэй холбогдох юм бол
Есүс бол ямар ч асуудал байсан шийдэж өгч чадна шүү дээ. Магадгүй Филипп тэр үеийн тийм сайхан тэргийг бол анхудаа сууж байсан байх. Маш гоё тэрэг. Тэрэнд суух юм бол үнэхээр гоё ах, тийм ээ? Хөдөөний хүн шүү дээ. Тэгээд энэ хэний тухай хэлж байгаа вэ? Өөрийнхөө тухай юу? Эсвэл өөр хүний тухай юу? За та бүхний сэтгэл Бурхны дотор байх юм бол байн хүмүүс аврал аваад өөр шинэ хүнтэй холбогдоод дахиад аврал аваад дахиад холбогдоод дахиад аврал аваад тэгингээ Бурхан наад шиг хүний дотор ч гэсэн ажиллаа хийдэм биш үү гэд тийм ивэл юулыг авах юм бол үнэхээр баяртайгаар амьдрч чадах болно. Кана улсын ерөнхийлөгч нас барахаас өмнө хэд хоногийн өмнө намайг дуудсан. Тэгээ би очсон. Тэгээ ерөнхийлөгчтэй би уулзсан. Ерөнхийлөгч үнэхээр их хайж байсан. Уулын Кана улсаас хамгийн сайн ерөнхийлөгч байсан. Тэр ерөнхийлөгч надад ингэж хэлсэн. Эмчнэр намайг урт хугацаанд турш эмчилж байгаа боловч өрөөсөө идэврэхгүй миний өвчин илүү хүндрээд байна. Би удаан амьдарч чадахгүй юм шиг байна. Би эзний өмнө удахгүй зогсох байх. Би ерөнхийлөгч боловч би ч гэсэн адилхан хүн шүү дээ. Би ч гэсэн нүгэлтэй. Би энэ нүгэлтэй байдлаар өгөх юм бол би үнэхээр их хайгаад байна. Яах ёстой вэ? Кана улсад бол 10,000 пастор тэрнээс ч илүү байгаа. Харин Бурхан яагаад над шиг хүнийг Кана улсын ерөнхийлөгчтэй уулзуулаад сайн мэдээ тараах боломж өгсөн бэ? Энэ бүх ажлыг бол Бурхан өөрөө хийсэн. Тэгээ би сайн мэдээ тараасан. Кана улсын ерөнхийлөгч тэр үед аврал аваад миний нүгэл угаагдсан байна. Би зөвхөн болсон байна. Би тийм ээ. Би ариун болсон биз дээ. Би өөр төгс болсон байна гэд тэгэж гэрчлэл хийж байсан. Тэрийг сонссон бид нэр үнэхээр их баярлсан. Маш олон хүмүүс сайн мэдээ сонсонгоо. Тийм ээ. Тийм хүн. Ийм авгүй ажилд наад шиг хүнийг ашиглаж өгч байгаад үнэхээр их баярлсан. Талархсан. За тэгвэл бид нар сайндаа ийм болсон биш ээ. Бидний сэтгэл Бурхантай холбогдоод Бурхантай нэг сэтгэлтэй болсон болохоор ямар ч ажил туларсан Бурхан хүмүүстэй холбоолж өгөөд байн ингэж ажиллаа хийж өгдөг. Өчигдөр орой нэг гэр бүл надтай уулзах гэж ирсэн байсан. Би тэдэр та нар Есүс итгэх ёстой. Манай сүмд ирэх ёстой шүү гэж хэлсэн. Тэгсээд нөгөө ихнэр нь үгүй бид нар өөр сүмд явдаг. Үгүй сүмд явдаг гэд болох ёстой юм биш ээ. Та гин нүглээс уучлагдах ёстой шүү. Гин нүглээс уучлахдаггүйгээр нас барах юм бол болохгүй шүү. Тэгсээд нөгөө ихнэр нь надад юу ч хэлж чадахгүй байсан. Өчигдөр жоохон заагүй байсан болохоор хайлт юм ярьсан. Концерт эхлэхээс өмнө байсан болохоор нөгөө ихнэрт нь би 19 жилийн турш гин нүгэл дотор амьдарсан. Харин 19 наснаас хойш гин нүглээс уучлахсаас хойш Бурхан миний амьдралд гайхалтайгаар ажиллаа хийж өгсөө. Та одоо жоох настай. Харин та нүгэлтэй байх юм бол хичнээнсэнд явсан ч гэсэн диваажин явж чадахгүй шүү. Өчигдөр бол энэ хүртэл ярьсан цаг байхгүйсэн болохоор өөр хүн бас их байсан. Уулзвал үнэхээр гайхалтай нь юу гэвэл Есүсийн цусаар гин нүглээс уучлагдах үнэн нь Библиэд бичигдсэн байгаа. Тийм болохоор Бурхан Кусийн тайган Филипп хоёрыг уулзуулж өгсөн. Бурхан Филипп үнэхээр Самарид бол гайхалтайгаар сайн мэд тарааж исэн боловч үгүй би синар хийж штэ үгүй хурдан гараад ирээ хаашаа явах уу гэл газар өгс тэг гүйж очсон. Тэгсээ нэг тэрэг байсан. Хурдан тэр тэрэг рүү гүйгсэн. Тэг гүйж очсон. Исая Библи уншиж байсан. Уушчааг ойлгож байна уу гэсэд. Тайлбарлаж өгч байгаа, зааж өгч байгаа хүн байхгүй хад би яаж ойлгох юм бэ? Миний хажууд суух уу гэд ураад тэг суулгасан. Тэг тэр хоёр тэр дотор аврал авсан. Гайхамшигтай. Хэрвээ хайр та бүхэн Бурхантай нэг сэтгэлтэй болох юм бол та бүхэн ч гэсэн Бурхантай нэг сэтгэлтэй болох юм бол
Бурхан Сүүл хотод та бүхний эргэн тойронд аврагдах маш олон хүн байгаа. Авралах ёстой тэр олон хүмүүсийг та бүхэнтэй холбож өгөх болно. Та нар сайн биш байсан ч гэсэн сайн мэдээ тараагаарай. Тэгвэл Бурхан туслаа. Нэг хүн авралаад хоёр хүн авралах юм бол Бурхан гайхалтайгаар ажиллаа хийж өгөх болно. Тийм болохоор энэ нь үнэхээр гайхалтай. Зэрэгт байх үед хүмүүс аврал аваад тийм болохоор үнэхээр гайхалтай. Харин хүмүүс гин нүглээ суучлагсаас хойш Бурхны шав болсон ч гэсэн Филипп бол Бурхны 12 шавны дотор ордоггүй. Харин Есүсийн сэтгэлээр амьдрах үед үнэхээр Бурхан гайхалтайгаар ажиллаа хийж өгсөн. Харин Искариот Юда бол Бурхны 12 шавны нэг нь байсан боловч мөнгөнд дурлалснаас болоод үнэхээр 30 мөнгнөөс болоод Бурхныг зарсан. Нэг ч мөнгийг бол үрч чадаагүй. Есүсийг тэгж мөнгөөр зарсан бол өхөн өгтлээ тэр мөнгийг үрээд там руу явбал боловч мөнгөө ч үрч чадаагүй. Үнэхээр өөр өвтөлтэй өөр нэг ч мөнгийг үрч чаддаггүйгээр үхдэг. Махан бие замаар явсан хүмүүсийн амьдрал нь ийм. Одоо энэ цагт ч гэсэн Бурхан бол Филипп шиг та бүхнийг удирдах байгаа. Харин бузарсан сатан бол бас хിവэрэ та бүхнийг сүйрэл рүү удирдах байгаа шүү. Жижигхэн нэг зүйлээс болоод битгий та бүхэн сэтгэлээ чөлөөтэй нүгэлт өгөөрэй. Эзний ажлын өмнө сэтгэлээ нэгээрэй. Тэгвэл та бүхэн үнэхээр агуу итгэлийн хүн болж чадна. Бид нар Бурхныг сонсоод эзэнтэй нэг сэтгэлдээ болох юм бол эзний сэтгэлдээ улам ойр дотн болох юм бол эзэн та бүхэнд тусалж эзэн та бүхэнд үнэхээр ерөөл нэгүслийг дүүргэж өгнө итгэж байна. За тус тусдаа залбирцгаая.